Заасан басан та бүхэндээ энэ өдрийн минь төрье. За Canon hack хичээлийн элч дугаараар та бүхэндээ 3 зүйлийг үзүүлье. За нэг нь болохоор нэг юм бичлэг хийсэн байгаа. За одоо энэ Батагийн өөрийнх нь пэйж юм тийм үү. За энэ пэйж дээр нь яг ийм бичлэг яг энэ өөрийнх нь пэйжний энэ хэсгийг оруулаад тэгээ ийм сонирхолтой эффект оруулсан ба. За бүгдээ харцгаая. За бүр Happy birthday to you. Happy birthday, cousin Blossom. Happy birthday. бичлэг бүгдээ яаж хийснийг үзье. За өшөө бас нэг хоёр зүйл байгаа. Нэг нь болохоор нэг юм юу ба ийм хөрх нохог ингээд энэ юуны юм цаасны наан цаанаас ингэж оруулж ирсэн юм эффект байгаа. За энэ надад бас их хөрхэн санагдлаа. За дараа нь өшөө бас ийм үгийг тийм ээ ингээд яг адилхан өнгөн дээр нь бас ингээд сүйдэртэй ингэж оруулал бас энэ эффект бас надад их гоё санагдлаа. За иймэрхүү юм бас нэг өмнө нь хийжсэн санагдчихэв. За эхлээд хэдүүл нохоноос эхлэе. За би болохоор энэ фотос руугаа орчиж байгаа нохоо гэд нэг ясан чинь нэг ийм нохооны зураг гарч ирлээ. За би энэ хөөрхөн хойлоод ингэ авчлаа. За тэгээ нэг ингэ энэ дээр нь авчтэй. За тэгээ энэ дээр элемент руугаа очиж байгаа бид нар юу гэж чүү гэхээр ripped paper гэж чинь. За энэ юу бүр гарч чаад. За энэ ripped paper-г урдсан цаас гэсэн үг шүү дээ тийм ээ. За ингээд энэ лөө энэ graphics руугаа C гэдэг гараад ирэнгүүт чинь энэ гараад ирнэ. За тэгээ энийг би яг энэ нохооныхоо энэ юутай ингээд жоохон тийм ээ ингээд нэг шуманд аваад за тэгээ нэлээ ингээд томруулсан байгаа. За тэгээ энийг хоёрыг аваад нэг нь болохоор энэ доотлолт нь ингэж харуулсан. За тэгээ энэ дээдлийнхаа энэ нохооныхоо зургийг дахиж хувлаад за энэ ингээд хувлаад тийм ээ яг энэ дээр ингээд зэрэгцүүр тавьж агаад артлыг нарлагч чинь. За тэгэнгүүт энэ нохоо маань ингээд ороод ирнэ шүү дээ. Тэгэнгүүт яхнаа иймэрхүү ингээд хөөрх юм нохоо яг энэ цаасныхаа наанаас гарч ирж байгаа юм шиг юм хөөрх эффект байгаа. За дараа нь тэр Батак гэж бичсэн юг харъя. За энэ дэр болохоор Б үсэг аавна. За текст руу очиж жаад нэг юм томор Б үсэг гэж биччихэ тийм ээ. За энийг би болохоор нөгөө энэ pop and bold гэдгийг авсан байна. За pop and энэ дээрээс бас бүр bold юм за extra bold юм байна. Зүгээр bold авчи. За энийхээ өнгийн нь болохоор яг энэ суур юутайгаа адилхан юм саарлан авсан ба. За хэрэглэн болчих чинь. За тийм байна те. За энийг хамгийн гол нь эффект оруулж иж энэний хаяа руу оруулж байгаа shadow руугаа орж жоод за тэгээ энэний нэг юм 88 авалтал за 88 за direction нь бас нэг 95 95 6 за blur-ыг нь болохоор 88 за тэгээд 89 тавьсан баа. Энэ сүүдрээ бид нар харангуй аа. За ингэж энэ маань яхна юм өсөг болж ирж байна тийм ээ. За тэгээ яг хөө нэг артталт нь ингээд за ингээд энэ маань яхна юм айгу гоё эффект орж ирж байгаа. Гадаргатайгаа адилхан мөртлөө ингээд уншигтахаар юм гос гоё эффект орсон байна. За тэгээ нөгөө бичлэгээ хийхин хувьд бол бид нар нөгөө эхлээд юу яана. За энийг өмнөх хичээл дээр бас үтсэн санагдаж байна. За custom size руугаа орж 1080 1920 тэй юм юу аавна. Бид нар хоёр элемент авах хэрэгтэй байгаа. За энэ дээр elements гэж очиж жоод энэ shape руугаа очиж жоод basic element-ээс нэг юм дуургыг авчих. За тэгээ энийг жоохон томруулад зүүн болгоод за өнгөнийхөө нэлээд тод өнгөөр авчи. За жоохон ингэж томруулад за тэгээд хоёр болгоод нэг нь нэлээд доотлолтод оруулаад нэг нь дээдлэлт нь харуулчих. За тэгээ энэ дээр бид нэр элемент руугаа очиж жоод basic shape frame-нээс нэг дөрвөлжин фрейм авчи.
За тэгээ энийг мэдээ ингээ олшруулна. За хоорондоо бараг адилхан нийлүүлнэ. За 6 1 2 3 4 5 6 7. За 7 болчихлоо. За яах вэ? За тэгэхээр олон зураг оруулна гэсэн үг. За би болохоор нөгөө аяганыхаа зурагнуудыг ингээд оруулаа да. За тэгээ эдрийгээ бүгдийг сайхан ингээд групп болгочих заяа. За тэгээ групп болгоод ингээд сайхан том болгоно шүү дээ. Энэ юуныхаа эн чинь энэ өмнөх хичээлдэр бид нар бас үдчихсэн тийм ээ. Яг энийхээ ингээ ардуур нь ингээд гүүхээр том болгочихно. За ингээд за яха позишн болохоор мэдээж энэ маань энэ хамгийн доотлолт энэ ардуур гүүх байгаа. За тэгээд бид нар гар утсан дээрээ бол яг нөгөө пэйжнийхаа зургийг ингээ авчих хэрэгтэй. За би батагийн зургийг ингээд гар утсаараа аваад ингээд энэ дээр нь ингээд оруулсан байгаа. За тэгээ энэ дээр нь хамгийн гол нь энэ юу нь байж ах хэрэгтэй байхгүй. За тэгээ энэ юун дээр нь энэ цагаан өнгө нь болохоор цагаан өнгө нь болохоор цагаан өнгө болох чинь тэгэх юм бол энэ маань ингээд энэ дээр мэддэхгүй шүү дээ тийм ээ. За энэ доотлын чигсэндээ бид нар ингээд цагаан өнгө болох чинь за тэгээ энэ маань энэ дундуур ингээд гүөх хэрэгтэй байхгүй юу. За тэрнээс гадна бид нар энэ юуныхаа видеоныхоо видео гэж орж аваад бас нөгөө видеоны хавртыг бас жоохон богинохон болох хэрэгтэй чинь олон гүхээр чинь бас олон болно шүү дээ тийм ээ. За тэгэхээр видео эсэ ингэж орж аваад энийг нэг 2.5 6 7 тал болгочих заяа. 2 секундээр ингэж явна гэсэн үг байхгүй юу. За энэ дээр бас нэг үг оруулчих тийм ээ. За энэ дээр бол би юу яа гэж бодож байна. Батагийн вебсайтных нь юу биччихье гэж бодож байна. Энэ дээр нь бэчг. За тэгээд энэ маань бас яах нь гэхээр энэтэйгээ бас адилхан байх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэгэхгүй бол яагаад явчихна. За энэ хартай. За нэг одоо бид нар яах нь пэйж болгож аваад ингээд гүйлгэнэ гэсэн үг. За тэгэхээр одоо энийг яах нь. За тэгээд энэ маань энэ орж ирнэ. За тэгээд дараагийнх дээр нь яг энэ орж ирнэ. За тэгээд дараагийнх дээр нь энэ орж ирнэ. Тий. За тэгээд дараагийнх дээр нь энэ орж ирнэ. За ингээд босох хэрэгтэй байгаа тийм ээ. За тэгээ бүгд хэдүүлээ ингээд юу болох чи видео болох чи тийм ээ. За тэгээ энэ хоорондох нөгөө нэг юунуудын энэ match and move гэж оруулаад за тэгээд apply гэд бүгдэнд нь ячих заяа. За тэгээ хамгийн сүүлийнхт нь юун дээр болохоор яхаа би нөгөө энэ төгсгөлийн энэ чинь шууд хуулаад тавьсан байгаа. Энэ үнэнд байсан нөгөө юуг нь за энэ дээр бас бид нөгөө нэг dark gradient гэж яад энэ маань ингээд цайвар юм дээр бас яадаг учраас яад нь бичин сайн уншигдахгүй ах шиг байна. Тэгэхээр энэ жоохон арталтан тэмээ нэг юм бараа юу оруулаад төгчвөл бас их зүгээр. За энийхээ позишн дээр сүүдрээ бид энэ хаад оруулчих тийм ээ. Тэгэх юм бол энэ маань илүү сайн уншигдахаар байгааз. За тэгээ энэ дээр яхаа бид нэг аудио оруулаад энэ дээр нэг төрсөн өдрөндөө би болохоор за энийг оруулчих тийм ээ. За одоо үзье. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday, cousin Bob. За ингээд энэ бичлэгт бас баярлалаа. Баяртай.